Орнод аймгийн Хэрлэн сумын хүүхдийн 5 дугаар цэцэрлэг 2025-аас 2026 оны хичээлийн жилд суралцгүйд суурилсан мэргэжлийн багш нарын бүлгээрээ багш ажлын байранд хамтын ажиллагаа сайжруулах, багшлуй болон суралцгүйд тулгымцсан асуудлаа шийдвэрлэх зорилго төвшүүлэн ажиллаж байна. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад багш нарын хувьд суралцгыг тэмцэн хүүхэд төвтэй үйл ажиллагаа дутмаг байгаа нь ажиглагдсан. Иймээс тулгымцсан асуудлаа шийдвэрлэх үүднээс байгаль нийгмийн орчны суралцгын үр дүнгийн бидний өв соёл, дэд айн хүрээнд бусадтай хамтран ажиллах чадамжийг дэмжих, би өөрөө хийж чадна нэртэй хөтөлбөрийн үйл ажиллагааг 7 хоног бүрийн баасан гарагийн зугаалгын цаг дээр зохион байгуулан ажиллаж байна. Тус үйл ажиллагаагаар хүүхдүүд өөрийн хувийн эд зүйлсээ зэгцлэх, ангийн цэцэг услах, тоглоомоо цэвэрлэх, ширээ сандлаа арчих гэх мэт энгийн ахуйн хөдөлмөрийг хийж хэвссэн. Үүний үр дүнд хүүхдүүд өөрийн хөдөлмөрийн үн цэнийг ойлгож, ажиллах, хариуцлагатай болон төлөвшөж байна. Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь сургалтын нэг хэсэг болж, хүүхдийн хөгжлийн бүх чиглэлд эерэг нөлөө үзүүлэн багш нарын арга зүй хүүхэд төвтэй болж хүүхэд бүрийн онцлог тохирсон хөдөлмөрийн сургалт амжилттай хэрэгжиж үйл ажиллагаа явуулж байна.